сайн байцгаана уу? Бобулаа байна. За та бүхний нүдээр мэндийг хүргэе. Та бүхний харж байгаа ч л одоо энэ замыг ингээ харахаар хүүхдээ хүүхэд юм уу тэрэгцэртэй хүмүүст зориулсан ийм замтай байгаа. Ер нь хүнд зориулсан үйлчилгээний төлөвлөлтийг анханасаа гаргахдаа бага насны хүүхэд тэрэгтэй болон тэрэгцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аюулгүй байдлыг хэрэг тооцож хийх юм бол ер нь тухайн үйлчилгээ бол бүх хүнд бол тохиромжтой гэж үздэг. За энэхүү влогороо би бол энэ өмнөх влогоос ялгаатай тухайн энэ байгууллагын үйл ажиллагааны талаар арай дэлгэрэнгүй ярина. Тэгээд зохицуулалт дүрм журам нь яаж явагддсан бэ гэдэг талаар арай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Юм хийхгээ санаа хэрэгтэй байгаа хүмүүст олон ирээдүйн өөртөө хадгалж хийж байгаа бичлэг байгаамаа. Бүтэн Колорадо мужийн Boulder County-д байрладаг. Америкийн дундаж одоо каунти хотуудаас бол арай баян дүүрэг гэсэн үг. За энэ хот нь 21 мянган хүн амтай. Ер нь бол хүн амын хувьд бол бага. Гэхдээ энэ төвөр заавал энэ хотын энэ одоо дүүргийн иргэд биш зэрэгэлдээ хотуудаас бас ирж болно. Мэдээж төлбөрийн хувьд бол арай зөрүүтэй байдаг. Энэ өдрийн энэхүү үйл ажиллагаа нь манайхнаар бол нээлттэй алганы өдөрлөг байсан. Ямар үйл ажиллагаа явуулдаггүй, хэнд нээлттэй, ямар хүн зохион байгуулж хариуцж явдаггүй гэдгийг хүргэсэн. За ингээ явж байгаад манай ээж нодлон өөр газар балет заалгадаг байсан багштайгаа энд таарсан. Тэгээд багш нь энэ жилээс энэ төвд энэ tap dance гэдэг буртгуурстын бүжиглээд байдаг товшилттой бүжиг гэдэг чи тий. Тэрийг энэ төвд зааж эхэлж байгаа юм байна. Манай энэ кент бүжиглэн гэж шүү дээ одоо. Тийм үү. Бүжиг үзүүлэн гэж. Төрлийн үйл ажиллагаа санал болгох юм байна. За энэ дээр самба гэж юм те. За тэгээд тоглоом зохион байгуулдаг. Ер нь ингээ үйл ажиллагааны 7-аас 1-ээс 2 удаа л байгаа. За Scrabble буюу энээр нөгөө өгөөд гаргаж агаад жижиг үсгүүд дээр үг бүтээж тоглодог. За day trip буюу аялал зохион байгуулдаг. Энэ дээр бас анхаарах юм нь ийм бүр одоо эдгүй ёс зүйн ийм санамжуудтай. Жишээлх юм бол 15 минутын өмнө нэрээрээ өдөртөж байгаа хүний хүндлээрээ. За тэгээд шинэ хүмүүстэй одоо найрсаг байгаарай. Одоо жолоочд тип хүн одоо өөрөө чи асуудал шүү. За зарим үед төлөвлөгөөр явдаггүй. Ус сайн угаарай гэдэг дээр доор нь за баг алхах, гайгүй алхах, за нэлийн их алхах, маш их алхах гэсэн тэмдэглэгээтэй тэгэхээр хүмүүс өөрсдийнхөө бие байдлыг харж агаад оролцох боломжтой эсгээ шийдэх боломжтой. За энэ Yes and Improve бол дасгалынх байгаа. За тэгээд номын клубтэй одоо сарда бүгдээ номоо гаргаж агаад хамтдаа уншаад ярилцдаг клубийн үйл ажиллагаа байна. За тэгээд энэ болохоор хөгшчүүл нийлээд нөгөө ургамал ногоо тарьдаг team клуб байна. За тэгээд нөгөө baby boomers гэдэг чи одоо яг энэ үеийнхэн байгаа шүү дээ. Тэдний уулзалтын клуб байна. Chess club, за шатрын клуб тий. Уулзалт шатарт бол би хүүхэд ирж болох уу гэсэн чинь болно л гэж хэлээ. За үргэлжлүүлээд энд тайчигийн клуб байсан. Тэгээд одоо энэ дээрх дурдсан уулзалтууд ер нь л нэг 7 хоногт 2 удаа л байдаг. Тэгээд цаг нь угаасаа тогтмол гарчдаг. За үргэлжлүүлээд бол энд нийтийн дуу, хоор дууны бас юм клуб гэдэг юм билий. Одоо энэ бол жишээлбэл 7 хоногтны өдрөл байна. Манай эжэнд юм мэдж байна. За тэр нийтийн дууных нь тэнд цаана дуулж байна. За үргэлжлүүлээд Art Club-ийн эднэрээс доо нөгөө бүх төрлийн арт одоо зураг, будах, зурах юм хийдэм байлээ. Нөгөө кодоор зурхыг хүртэл хийдэм байлээ. За мажон тоглолтын байлээ. Бас тэр нөгөө хөтөлбөр дээр нас байсан. Энэ юм ойдог клуб. Одоо эднэр ингээд ойсон юмуд нь харагдчихад бөөнөрөө нийлээд ийм дэвсгэр, даавуу одоо хүнжлүүд оё тэрийгэ зардаг. За энд бас массаж байд юм байсан. Бясалгал байгаа. Тэгээд яг энэ массажд нь бол оролцож үзэх нь дандаа өглөөний цагаар болоод идэв. За тэгээд энд үдшилтэд зохион байгуулах гэсэн клуб байдгийм байна.
Ингээл харахаар дандаа л 7 хоногт 1-2 удаа л байгаа. Энэ концом болохоор энэ хөгжмийн амтлаг байлээ. Эхлээд бол бид хөгжим тоглож үзүүлсэн. Бас л хөгжим тоглох туртай хүмүүс нийлж байгаа л бүжгэлдэг. За энэ tap dance гэдэг нэг төвшөлтөд бүжиг байна. За энэ болохоор усан ако фитнесүүд байна. За ингээд хараа. Энэ нодлоос янзын бүдэн байсан манай энэ хагас. Тэгээ нэг усанд юу яадаг вэ та? Зумба. Индико зумба мэдүү. Тэр цаадах нэг заапнд бас юу ярддаг. Бас гадардаг. За тийм бас зааланд болохоор энэ сандалтай зумба гэдэг бүжиглэх дуртай мөртлөө нэг босоод бүжиглэж чадахгүй хүмүүст зориулсан сандалтай зумба гэдэг анги бас байна. За тэгээ эдгээр бас ингэж энэ нийт талын өдрөөр бүжиглж үзүүлсэн байгаа хүмүүстэй. Манай ээж тэр голдон суугаад энд бүжиглж байгаа харагдчихээн. Өөрийнхөө чаддаг хөгжмөө бариалын хамтлагт нэгдэл хамтдаа хөгжүүлдэг юм. Aha. Are you a teacher? I? Yeah. No. No. I student. My granddad. I ain't changing for shit. Tell my mom I ain't forget. Welcome to the 10 a.m. We gon' do this shit again. Everybody at the party. Шугам бүжгийн клубын 7 хоногт 2 удаа хичээлдэг анхан дунд гээд. Тэгээд энд бол манай ээжээс бусд бүгдээрээ л дунд шатныхан байна. Ээжийн хувьд бол 7 хоногт 2 удаа энэ төвдөө ирдэг. За хэрэв миний ажил гайгүй бол 7 хоногт 3 удаа ирдэг. Тэгээд ирэх болгонд нь бүжиг нь таардаг хүмүүслээ бас бүжгээ сураал энэ авьяастай болохоор л сурдаг бах та. Энэ төвийн дөрмүүдээс дуртахад 9 болон түүнээс доош бага насны хүүхдүүд бол заавал насан туршидтай хамт байна. 12 болон түүнээс дээш насны хүүхдүүд бол яг багштай хөтөлбөрт хамрагдах үед энэ төв дээр байна. За хувцлалтай үед бол тохиромжтой хувцс өмслөн, гутал одоо футболкийг бол байнга өмснө. Усан сангийн хэсэгт бол гайгүй. За тамхи татах, вейп хэрэглэх, янз бүрийн одоо алкоголын төрлийн хэрэглэх угаасаа хориотой хөөгдөн. За гар утсыг бол яг олон нийтийн байгаа газар бол одоо чанга дуухаар чанга дуу тавьж хэрэглэхийг бол хориглдог. Түнчлэн яг тэрэгч гэх юм уу карсидүүд бол фит одоо жимний хэсэгт бол хориотой байдаг. За янз бүрийн тийм зан характер гаргах нь бол бас энэ тухайн өдрөө болон одоо төр бүр мөссөн бол орох хэрхийг хасах тийм хэрэгтэй байдаг. За унтах энэ тийм сэтгүүцэх бол хориотой. За түнчлэн энэ биеийн хит ийм үнэртэй ус одоо лошнтэй тийм үнэртэнгүүдийг бол ихэр хэрэглэхийг одоо бусдад ийм таагүй байдал төрүүлэх хэмжээний хэрэглэхийг бол хориглодог. За үүн дээр нэмэгдээд ганц энэ газар биш ер нь бус газруудад ийм бүдүүлэг үг хэллэг, үйл хөдөлгөөн, за тийм дээрлэгсэн зам төрөх одоо зааварчилгааг дагаж мөрдөхгүй байх, хулгай, олон нийтэд одоо тайван байдлыг алдагдуулах, алкогол болон тийм янз бүрийн бодис хэрэглэх. За тэгээд бэлгэнчийн хандлагыг одоо буруу тийм хандлага төрүүлэх. За тэгээд хүчирхийлэл, за унтах, сэлгүүцэх ингээд маш том зүйлтэй одоо том зүйлийг одоо овор ихтэй гэсэн үг шүү дээ. Зүйл аваад явах. За ямар нэгэн байдлаар ингээд ажилтнууд ч юм уу багш нар нь хэрвээ шаардлага тавих тэрийг дагаж биелүүлэхгүй байх зэрэг дөрмүүдийг бол одоо ийм зөрчлүүд гаргах юм бол одоо тухайн байгууллагаас үйлчлэхгүй байх тэд нар бол эрхтэй. За шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч буюу одоо цагдаа дуудах хүртэлх хэмжээний арга хэмжээ авдаг аа. Ер нь л ямар ч тохиолдолд би биенийгээ хүндлэхийг би биентэйгээ найрсаг харилцаатай байхыг одоо
бичсэн болон бичигдээгүй хуулиараа ер нь байнга л харуулж байдаг. За тэгээд магтаж чадахгүй бол муулахгүй, шүүмжлэхгүй, муу хэлэхгүй байх гэдэг бас нэг тийм бичигдээгүй хууль байх шиг байгаа. Энд нөгөө Garden Club гэдээсэн шүү дээ, ногоо цэцэг ногоо тарьдаг клубээс нь энд одоо помидорын үрийг суулгасан юм, 3 сарын 26-нд суулгасан юм байна. За тэгээд тэрийгээ 5 сарын 17-нд одоо ургаад жимсийн гарахаар зарах юм байна. За үнийн саналыг харахаар эргэн үү эргэн биш үү гэдгээс шалтгаалааднаас гэр бүл сайзаасаа хамаарат бас ингээд өөр гарч байгаа. Энэ сая миний ярьсан одоо нэг дөрвөн журмууд бол энэ дээрээ байна. За энэ байгууллага ер нь бол удирдах зөвлөлийн 9 гишүүнтэй 3 жилээр томилогддог ийм байгууллага байгаа. Тартаа нэг удаа хуралддаг. Хуралд бол иргэд бүгд нийтлэлтэй оролцдог. За мөн одоо энэ заал усан сантра бүгдээр түрээслүүлж бас нэмэлт орлого олдог. Хүүхэд харах үйлчлэгээ байдаг. 6-аас 12 насны хүүхдийг нэг удаагийн $8 хардаг. 1.5 цаг хардаг гэсэн үг. За тэгээд separation anxiety буюу одоо нөгөө салгалтын тэмцэтгэл төвшлийн сургалтыг ээж аавд нь явуулдаг гэж байгаа. За улирлын бол ажилчид авдаг. За насан туршидтын ангиудыг бол хэрэгцээ шаардлагын үндэслэн дээр гаргаж ирээд энэ нь болохоор нөгөө гишүүнчлээс тусдаа үнэтэй нэмэлт үнэтүүлж эндээ оролцдог. Ямар шаардлага байна гэдгийг маш сайн хардаг санагддаг. Бүх насныханд байдаг учраас насан туршидтын хувьд хүүхдийн хувьд за ахмад наснуудын хувьд хөтөлбөрүүд нь ингэж ерөнхийдөө жилдээ ингэж улирлаараа бас юм гардаг каталогуудтай. За хамгийн гол нь ер нь бол бүгд цагаа барьдаг. Бүх юм цагтаа эхэлдэг. Маш ёс зүйтэй байгууллага бол байдаг. За өнөөдрийн түрээд өндөрлж ийн анхаарал тавьсан та нартай баярлалаа. I'm happy, you are happy, we are happy.